За чөтгөрийн ангаж буюу Demon Slayer Kimetsu no Yaiba-гийн 9-р парт орж байна. 9-р анги Temari чөтгөр ба Summon чөтгөр. Өмнөх ангид Музаны явуулсан 2 чөтгөр дайраад тусан да. Энэ ангид тэр 2 чөтгөрийг танилцуулна. Эмэгтэйг нь Сусамаар өгдөг. Жоохон галзуу. Харин эрэгтэйг нь Хааба гэдэг. Айгуу цэвэрт. Магадгүй үсэд итэ. Сусамааругийн дайралт Киманогийн жоохон шар болгосон ч уурластай. Ер нь зүгээр сум ашигла дэрдгэн сумын чөтгөр. Темари гэдэг нэг юм бөмбөр дэрдгэн Темари чөтгөрөөр нэр лавч. Уусаа энэ ангийн нэр юм чи. Энэ хоёр чөтгөр Музаны шууд шалыг биелүүлэхээр өмнө тулжсэн бүхэл чөтгөрөөдөөс хамаагүй өстэй нөлөө боломжтой. Танжирууч бүр өндрийн өнөртөгтөдөд би энэ хүндөргөд байгаа юм. Гэхдээ гайхаж магадгүй л тийм. Яагаад ийм орчин нартай Танжироо дээр хүртэл мэдэн юм бэ гэд. Яагаад гэвэл жишээ энэ бишинг өөр хоомч чөтгөрөө аргаарч хүү нүд зурсан цаасаарч хүү нууцсан байсан мөлий. Тэрнээс л өндрийн өнөртэйгүү. Гэхдээ Темари чөтгөрийн дайрал дээр цаасыг нугаас нөслөд энэ хэд эмэйл тод харагдаад бас өнөр нь ингэж амар өнөртэй байгаа гэсэн үг. Темари чөтгөрийн дараагийн дайралд хатагта тамаяг онох гэж жишээрөө бол хаасан. Тэгсэн яаж ч чиглэлээ өөрчлөөд жишээрөө оноод бүр толгойг тасчлаа. Байдлыг хүүтэдсэн болохоор Незукогоор шархацсан эмэгтэйг зөрлөө зөвлгүүлнэ. Темари чөтгөрт Ханафутай эмэгтэй чөтгөрийн ангацгдан чи юу? Гэхдээ Танжиро тэдний байн өөрөө гэдгийг ойлгоод жишээрөө хатагта тамаяг юуш завтгаж хэлсэн ч бидэнд битгий санаа зовоо бид эцэстээ их чөтгөрөөч үдэ гэж хэлдэг. Үнэхээр л шишөрөөгийн толгойн эргэж ургаад бид анхнаасаа тэднийг тавчрах хэрэггүй гэж хэлсэн шүү дээ. Миний таллах тэгэх бүрэн болоог байгаа. Хүн барилга гэх мэтийн харагдах үнрээг нь арилгаж болох чошхууг нь бүрэн арилгаж чадахгүй. Та налан багтсан энэ улам хэцүү болно гэж хэлснээр ардаас нь хатагта тамаатай байх цав хугацааны сүрээс хинийш би бүх зэрэг сэтгэлээр өршөөхгүй дээ гин. Нэр шишөрөөгийн далдлах арганд чөтгөр арах шүү. Темари чөтгөрийн өөр нэг дайралтай Танжироо бүрэн тулгарч усан амьсгалын 10 төрлөөс хамгийн урд нь болох 7 дахь төлөв долгион төслийн хатгалтаар Темариг нь олсон. Гэхдээ өнөөх нь гинт төдлөө Танжироо зөвчлөө. Тэгсэн Темари чөтгөр хөвгөлтэй маа үнэхээр хөвгөлтэй юм. Та нар 12 Кэзүкийг энийг болох надад алхуулж байгаад талрах гэж 6 гартай болоо бүрл ирчтэй дайрна. Танжироо дэдүүгөө хүн болохын тулд тэдний цаас авах хэрэгтэйч алхааны байтгаа Темаригийн ларэ гэж хуваацдаг. Ядж байгаа юм анаагүй чиглэлээ өөрчлөөд хуваах нь хүчин сулрах заавал онжиж алгаалаад. Хизээ өнрээр нь 2 чөтгөр байгаач байрлалыг нь ч мэдж байгаач тэдний хамгаалахад арай л хүчин өрдөггүй. Тэгсэн ширээ хөөе тэний ангой цаа удирдаад байгаа сумыг нь хараач гэж загнаад идэв. Ямар ч юм харагдахгүй л шүү дээ. Тэгснэ чи үнэхээр харахгүй байгаа юм. За яг би чамд хараагаа төр зээлдүүлье гэсэн үнэхээр л нэг сум удирдаад идэв. Энэ Темари бөмбөгнүүдийг сум удирдаад исэн болохоор л юм анхгүй чиглэлээ өөрчлөөдсөн юм шүү дээ. Тэгэхээр өнөө анхнаасаа авсан дайралтайсан гэсэн үг. Тэгээд учрыг нь алдсан юм хан сумж төрлөө Незуког явуулж өөрөө Темари чөтгөрдөр очино. Незуко сумж төрлөө дайрлсан чинь нөгөөтгөө өөрийг нь зогсон дэш бараг хуцыг шороо болгосон дэлээ уурлаад идэв юм. Ямартай ч удирдаад байгаа сум нь болчлоо. Одоо тэгэл ядах юм байхгүй шүү дээ. Шууд л бүрэн төлөрсөн усан амьсгал 3 дахь төлөв усан мужигэр. Энэ хоёр чөтгөрийн цэсэнд өндөр концентрацтай мозан цэс байгаа зү. Тэгвэл би чиний үзсэн саман даа гэж хашгирлаа. Тэгсэн өнөөх нь тэгэхээр санд бидний цэс хэрэгтэй юм ээ. Тэгвэл 12 Кэзүкигээс цусыг нь авах гээд үзэлтэй гин. Энэ хоёр үнэхээр л 12 Кэзүкигийн нэг бол Танжиро хамгаалалтаа ганц секунд буруулахад л алуулж магадгүй. Тэгсэн ширээ хатагтай тамаяа энэ хоёр чөтгөрөөдөөс хадгалж байгаа хооронд хоёулаа зогтъё. Тоглосон юм аа л гэж авчин. Гэхдээ яг үндэ тоглосон уу? Өнөөх нь үнэхээр л хүчтэй тасцуулсан 6 гарыг шууд ургуулчлаа. Тэгсэн Незуко дээрээс нь унаад ирдیں۔ Широч Танжирод чи сумтаж дүрийг нь бид гурав Темари эмэгтэйг авъя. Незуко тэдний ээж багт хоёр шиг харна. Незуко хүн болохын төлөө бол ямар ч төрхтэй нүүр толсон тулдаж бас ялна гэж сул талын утсыг харна. Тэгсэн өнөөх нь ямар бохир юм бэ? Надаас хол гэж гарандах нүдэ анивчулсан шууд утсан тасраад Танжиро нэглэн хүчтэй зохиолчлаа. Нэгч биш бүр хэд зохиолоод байгаа юм бэ? Танжиро баруун өөрөө бөмбөг болоход өгсөн ч 8 дахь төлөөр зөөлөн газардна. Шишээрээ бол өөр дээрээ чадвараа ашиглаж үлээ зүгдэгч болж Темари чөтгөрөө зөхиод хатагта тамаяг гинтэс чамайг уучлахгүй дээ гэсэн өнөөх нь аргатай тамаа энэ нэс юм уу? Эзэндээ талгайг нь авчаад сайхан сүмнэр олондоо ангоцын зарагтлын талгайг авчирна. Гээ ганц Танжиро биш хатагта тамаяг хүртэл алхаар болно. Шишээрээ Незуко хоёр л яасан ч ах вэ? Незуко Темари бөмбөгнөө шүтлэг гэсэн ч хөлн тасарчна. Хатагта тамаяа түүний тусаа тогтоож чадахгүй удаад гэж аав нь анзарч түн хүн сэргээдэг тариад тарахад Незуко дахиад л түүнийг ээжгээ харна. Харин Танжиро нэлийн их зүүж байна. Сумнууд нарай л хурдан. Түүний онхоос нь шалгуулахгүй. Эзлийнхэн чиглэлийг зөрчлөөд тасцыг хэрж чадахгүй. Бас нүдэн дээрх гарандад нарай л өвөө юм аа гэж бодно. Сүүлдээ Танжирогийн гарыг тасгах их хурдан сэтгснээр бэлтгэрлээ. Дараа нь навшийн сармагчин хөөх цагч нь боллоо. Гээд дайрахтаа 6 дахь төлөөр сумнуудын чиглэлийг өөрчил. 3 дахь төлөвийн хөдөлгөөнөөр ортож сумнуудыг нь өөрийн хилдэнд оруулахад хичнээн хүн санагдсан.強力な鬼たちだ。マリと矢印を組み合わせた攻撃が厄介だな。ネズコ、大丈夫か？今日はそんな鬼たちに関する大正こそこそ噂話。あの二人、矢幅とつまりは今日が初対面。俺たちのところへ来るまでにおしゃべりして仲良くなったらしいですよ。
初対面であんなに息ぴったりだなんてびっくりだ。俺たちも負けていられないぞ。レッツゴー、協力する練習だ。1の型、2の型、3の型。いい感じだぞ、レッツゴー。次回第10話、ずっと一緒にいる。周りの女の人は任せた。2人で戦うぞ。